Би бурхны шашныг хүмүүс их шүтэж бишрээсээ ихээс илүүтэйгээр ойлгосоо гэж боддог. Ер нь бурхны шаш ямар нэгэн далдын X, Y, альфа, бета юу гэдэг нэг юм хүч байдаг. Тэр нь бүрэгчгэл юм бол яадын урт насалдаг хүсэл болгоно биелдэг гэсэн ийм итгэл үнэмшлийн систем биш шүү дээ. Буддизм гэдэг бол юунд бурхны шантнууд юунд итгэж үнэмшдэг вэ гэхээр ариусалт итгэдэг. Ариусхыг хамгийн эрхэмлийн эренбийнхээ оройд тавьдаг. Бурхан Буддад бид нар мөргөөд байдаг. Яагаад Бурхан Буддад мөргөд юм бэ гэхээр Бурхан Будда царайлаг болохоор нь биш. Мөнгөтэй болохоор нь биш. Бяртай болохоор нь биш. Эд шидтэй болохоор нь биш. Бурхан Будда эд шидтэй болохоор л биеинд мөргөе гэж байгаа биш. Буддийн ойлголтоор юуныхын төлөө гололж үнэлдэг вэ, хамгийн мундаг гэх юм бол гмийг төвчиж чадсан юм аа. Муу сэтгэлийг ялсан юм аа л гэсэн. Муу сэтгэлийг ялсан юм. Ямар агуу юм бэ? Сайн сэтгэл инэрл нэгүслийн чанд язгаар төрч чадсан юм аа. Ямар агуу юм бэ? Тэгэхээр энэ бурхны шашинтнуудын үнэт зүйлсийг энэ л харуулчихж байгаа юм л да. Юу үнэлдэг вэ гэхээр муу сэтгэлийг ялахыг би хэмээх зүйл шунал хүсэл ата юу гэд энийг ялна гэдэг л ямар агуу юм бэ? Зөв сайн сэтгэлийг хөгжүүлэх нь ямар агуу юм бэ гэдэг болохоос биш. Бурхан Будда эд шидгүй байсан ч гэсэн энэ л хангалттай эрхэмлэх, шүтэх, бишрэх шалтгаан байна. Тэгэхээр энэ туйл нь солигдсон өнөөдөр. Буддизмс хүмүүс юуг хайгаад яагаад ийш тийш үгээд байдаг гэх юм бол сайн мундаг үздэг лам гинэ. Бурханы шашинтан хүний бурханы шашинд итгэдэг итгэл үнэмшил нь түүнийг муу юм хийхээс магадгүй бусдыг ичээх, айлгах, зовоох, доромжлохоос буцаадаг тийм ээ болохгүй шүү дээ гэж зүв рүү тэмүүлүүлдэг энлүү чиглүүлж яадаг юм залуур хүч ерөөсө болохгүй байгаа юм л да. Бурхан Будда хүртэл айдас өгөөд аврахгүй гэж хэлсэн байхад би айдас өгөөд аврах нь хаа болт.